За, сайн байцгаана уу? Та бүхэнд энэ арай мэндийг хүргье. Монголчуудын төвийн тэргүүн Төмөр багш энийг би та бүхэнд ээлжид лайв хийж байна. За, та бүхэн маань лайвын үзэж ороод ирээрэй. За, Төмөр багш миний би өнөөдөр та бүхэнд ээлжид нэг лайв хийж байна. Энэ арай минь хүргэе. За, юуны түрүүнд хэлэхэд багш нь хүн төрлөختний нууц тавчаа хэмээх 5 бат намаа эдитэд вершн хөлбөр маань л Монголд амжилттай борлогдож дууссан. За, багшийнхаа бүтээс өрөвсөн оюуны хөлбөрийг өргөө гэрийнхэн гамирцуулж авсан айл эрхэм дагагч, дэмжигч шавналтаа баярлалаа. Та бүхэндээ эрүүл энх, хинжаарлан, эрдэм мэдлэгийн үлэмж, эд баялагын ариван, эрх мэдлийн хүч, эдгээрийг хүсэн ерөөё. За, өнөөдөр та бүхэндээ бас хэд хэдэн лайваараа хэд хэдэн зүйлийг ярихаар бас шийдээд тогтсон байж байгаа. За, ингээд ямар тач байсан багш нь бол Монголд Вол 1 хэмээх төслөө хэрэгжүүл дэлхийн нууц төвчл намаа хэвлэлтэнд гаргаад Монголд амжилттай борлуулж та бүхэнд залж өгсөн байгаа. Вол 2 төслөө хэрэгжүүлээд хүн төрөлхтний нууц төвчөө хэмээх 5 бат намаа амжилттай залж борлуулаад та бүхэнд Вол төслөө амжилттай дүргсэн, амжилттай хэрэгжүүлсэн гэдгийг бас хэлэх байна. Та бүхэндээ баярлалаа. За, та бүдгийн маань өдрийн сайныг өнжин хүлээ, сарын сайныг саадан хүлээдэг нэг сайхан арга хэмжээ одоо энэ бям 8 гарагт болох гэж байна. 2026 оныхаа анхныхаа аялалд явах гэж байна. Багш нь сая монголчуудын төв рүүгээ яваад бэлтгэл ажиллаа хийгээд хангаад ирсэн. Одоо зүгээр сайхан та бүгдийг нөрхөн нэрээрээ айлчлан очоорой гэж урьж байна. За, энэ жилийн маань энерги аялал их өвөрмөц ондоо байж байгаа. Та бүхэн мэднэ. За, энэ жилийнхаа энерги аяллаар болохоор багш нь урьд жилүүдэд бол арга хэмжээ бүрийг бас өөр ингэсэн онцлогтойгоор хийж байсан. Энергийн дасгал зааж өгөх, та бүхэндээ бэлгийн мэдмийг нээх, ил ба далд ухамсарынхаа хооронд харилцан гулсал буюу шилжилт хийх гих мэтчлэн ингээд гүн төвлөрөл буюу трансын байдалд өөрийгөө оруулж сурах гэдэг хичээлүүдийг зааж ирсэн. Суралцагч нарын маань ингээ 10 хүн тутмын бол 8 нь бол өөрийгөө олсон, ирээдүгээ харсан, өнгөрсөн өөрийнхөө орь төрлүүдтэй холбогдож ирсэн. За, онцгоос одон өгөгдөл онц тархаануудыг хүлээж авч ирсэн. Гэрлүүдийг мэдэрсэн, харсан. За, мөн цаашлаад тийм өөрийнхөө амьдралд хэрэгцээ тэр онц үгсийг, сургаалуудыг, өөрийнхөө зам өрүүдийг олж харж ирсэн. За, энэ сургалтууд ерөнхийдөө Монголд явагддаг бусад сургалтуудаас өрмөц онцлог нь юу байдаг вэ гэхээр та бүхэн мэдж байгаа. Дэлхийн дарсаа хоорондоо холбогдож чаддаг багш нь. Ирээдүйн 300 жилийг одоо ч 350 жил болоо явж байна да. 350 жилийг их хүн төрлөختний ирээдүйн Монголын дэлхийн 350 жилийн ирээдүйг харагдсан. Хардаг, зөгндөг. За, тэгэхээр тэрхүү арга аргачлаасаа та бүхэнд өөрөө харамгүй сайхан зааж өгдөг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Энэ жилийн маань аялал анхны маань аялал их өвөрмөц онцгой болж байгаа. Тэр үгээр сэтгэлийн лаборатори пэйж хуудсынхантай нийлээд 3 мэрэгжлийн сэтгэл зүйчтэй энэ жил
одоо хамтраад бас арга хэмжээ хийж байгаа. Амьдралын асуудлыг багш нь шийдээ, сэтгэл зүйн асуудлыг манай 3 сэтгэл зүй шийднэ. За арга хэмжээний эхний өдөр тухайлбал бүгдээрээ Улаанбаатар хотод 5 сарын BSP дээр өглөө 9 цагт уулзаж цуглаад явцгаана. За 80 км заснал замаар 20 км шорон замаар явдаг мэдж байгаа байх. За унаатаа хүмүүс цаг унаандаа суугаад унаагүй хүмүүсийг тэгээд сайхан Монголын ард түмэн байдаа нэг зориг мөрөөдөлтөй нэг чиглэлтэй явж байгаа хүмүүс тэгээд сайхан биенийхээ машин цугаад юм ингээд цагаан явцгаачдаг. За ачаад бүгдээрээ алхалт явгаа алхалтаа хийнэ. Агуудаа чинь сургалтаа орно. Уулынхаа оройд гарна. Сургалтаа явуулна. Тэндээ бясалгана. За бясалгал хийхдээ бас одоо 2 төрлийн байж байгаа. За энэ жилийн маань нэмэгдсэн арга хэмжээ болохоор зэрэг сэтгэлийн лаборатори гэдэг пэйж утасны тагаа нийлээд сэтгэл зүйн төвийн тагаа нийлээд 3 сэтгэл зүйч явж байгаа. Багш нь амьдралын асуудлыг шийдэн, сэтгэл зүйч нар маань мэрэгжлийн сэтгэл зүйч нар маань та нарыг мэрэгжлийн үүднээс сэтгэл зүйн асуудлыг шийднэ. Таныг дахин чинээр төрүүлнэ. За йогийн хичээл багтсан байж байгаа. Дуу таягны засал нэмэгдсэн байж байгаа. За арт терапи нэмэгдсэн байж байгаа. За дээрээс нь хүсэх юм бол багшаараа Нострадамус тулж болно. Багш нь нэг асуултанд нь цаахан хэлээд асуултанд нь хариулт өгнө. За тэгээд арт терапи гэхээр та бүхэндээ хэлэх юм бол ингээд та бүгдэд ямар нэгэн одоо зургийн хэрэгсэл өгөөд нэг багахан хугацаанд нэг зураг зурлана. Сэдвийг өгнө. Ингээд энэ зурсан зургийг нь тайлбарлана. Тухайн хүний сэтгэл зүйд нь ямар байгаа юм бэ? Тийм оптималны үе юм уу? Тийм өөдрөг эерэг сэтгэлгээтэй үе юм уу? Бажаахан сэтгэлийн гутралд орчоод байгаа юм уу? Стресст орчоод байгаа юм уу? Депресст орчоод байгаа юм уу гэдэг. Энэ асуудлуудыг чинь шийдвэрлэх. Мэргэжлийн хүрээнд. Зүгээр ч сэтгэл засалж биш. Бүр мэргэжлийн сэтгэл зүйч нар энэ дээр ажиллаж байгаа. За ингээд таныг ерөөсөл даалда ухамсарыг чинь сэрээгээд даалда ухамсарыг чинь хэрхэн холбогдох аргуудыг юм гэсэн заагаад өгч гэнэ. Бихний үдмийг нэх тасглаа дахин заагаад шинээр заагаад. За ээлба даалда ухамсаргаар харилцаг бусалт шилжилт хийцэрнэ. Бусдын бодлыг ус унших боломжтой. За ингээд өөрийнхөө ирээдүг олж харна. Би ямар ажил хийвэл амжилтын өндөр интекс төрөх. Ямар бизнес эрхлүүл амжилтын одоо өндөр интекс төрөх вэ? Ямар мэрэгжил эзэмшвэл, ямар ажил хийвэл, ямар бизнес эрхлүүл гэдэг. Аль улс орн руу явбал эсвэл өөрийг би юу хийх ёстой юм бэ гэдэг амьдралынхаа зорилгыг олох ийм боломжийг олгож байгаа. Үүний дээр таны сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэж байгаа. Тэгээд цэвэр агаарт байгалийн сайханд багш нь өчигдөр яваад хідэн сайхан зөгнөл болгоод бошиг болгоод ирсэн. Үнэхээр байгаль үзт, үнэхээр сайхан байна. Цэвэр агаарт уулын дунд, ой модон дунд агууд бясалгаад, уулын арайд бясалгаад, өөрийгөө олоод, ирээдүгээ тодорхойлоод тэр далд ертөнцөөс үл үзэгдэхсдээс өөрийнхөө тэр ивэдэг дээд орчхуугаас өвөгдөөцөөс ч бас байна. Ингээд бүгдээрээ сайхан амьдралынхаа асуудлыг шийдвэрлэнэ. Сэтгэл зүйнхээ асуудлыг шийдвэрлэнэ. За арт терапигаар болохоор сайхан ингээд зургийн хэрэгслүүгээ зурлаа. Зураг дээр чинь тулгуурлаад өөрийн чинь сэтгэл зүйн нь ямар төвшөнд байгаа юм бэ гэдгийг тодорхойлж гаргаж байна. Үүнд нь мэрэгжлийн зөвлөгөө. За дээршлээд нэмэгдээд йог та бүхэнд йогийн хичээл зааж байна. За тэгэхээр хүн бүр йогийнхаа гуцыг л аваад түрээд ирээ сайхан. Йогийн гуц. За йогийн гуц одоо байхгүй байгаа юм бол яг манайх йогийн гуц бас байгаа. За ингээд йог бясалгал, дуу таягны засал, таны тэр энерги чинь тэр нэг 7 хүрд чакра тийм ээ тэр бүхний чинь бүр нээгээд гэрэлтүүлээ дотроос чинь гэрэлтүүлээд өгнө. Ингээ дуу таягны засалтай, арт терапитай, йогийн хичээлүүдтэй, дээрээс нь багш нь өөрөө даалда ухамсарын хичээлүүдтэй. Ингээд нэг сайхан арга хэмжээ хийхээр болоод байна. Бүгдээрээ хамтдаа сайхан явах бол 3 мэрэгжлийн сэтгэл зүйч болон дээрээс нь
Монгол модерн Нострадамус пропhet төмөр буюу орчин цагийн Нострадамус зүнч төмөр. Миний би ингээд яваад та бүхэнтэйгээ сайхан арга хэмжээ яагаад урьж байна. За арга хэмжээний маань бол төлбөр 150 сая төгрөг байж байгаа. За тэгээд урьдчилсан харин тэр Нострадамус дуулах хүн бол урьдчилан одоо мэдэгдэх ёстой гэж хэлэх байна. За та бүхэн мэдж байгаа Монголчуудын төв Монголчуудын зохицол руу маань Улаанбаатараас 100 км зайд байдаг. 80 км засмал замаар явна 20 км шалган зам. За Монголчуудын төв дээрээ сайхан байрлал нь, хоноглох байр нь, орн, тав тухтай орчин нь, сайхан байх нь, цэвэр агаар нь бүх юм бэлдэн байна. Та бүхэн хичээл заах багш нар дөрвөн одоо хүн явж та бүхэндээ. А энэ одоо ерөөсөө 24 хүн авдаг та бүхэн мэдж байгаа. Одоо 12 хүн нь бэлэн байгаа гэж бодож байна. За 24 хүнийг авчи. 24 хүний багтаамжтай гэж хэлэх байна. За тэгээ багш нь бас өнгөрсөн хугацаанд та бүхэн мэдж байгаа. Өөр жилүүдийн аяллуудад явсан хүмүүс одоо тэр Сингапур, Малайз, Тайланд, Вьетнамд тийм ээ ингээ явж исэн аян намын сонноос хуучлаад энд мэдсэн зүйлсүүдийг хайрчсан. Энэ жил Японд, Солонгост, Америкт бас мэдсэн зүйлүүдийн талаар ярина. Сүнс тийм ээ. Одоо тэр бинергийн бөөгнөрөл оршихуун тухай ингээ сайхан та бүхэнтэйгээ аян замынхаа туршлагаас хуваалцах, ярилцах, халуун дулаан уур амьсгал дотор та бүгдийнхээ амьдралын асуудлыг шийдвэрлэх, сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх ингээд бэлтгэл ажил бүрэн хангагдаад ирсэн. Бүгдээрээ сайхан дуу даяарны засалд хамрагдана. Амьдралын чин дээр асуудлуудыг өнөөдөр тэр гацаанаас гаргалгааг нь олох, өөрийгөө олох, ирээдүгөө олоход чинь тулсан бол дуу даяарны бэлтгэлтэй. Йогийн хичээлүүдтэй. Арт терапи буюу сэтгэл зүйн тэр зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн асуудлуудыг тодорхойлох арга аргачлалтай. Дээр нь багш нь байж байгаа. Ингээд сайхан арга хэмжээнд та бүхнийг явахыг урьж байна. 150 сая төгрөгийн үнэтэй байж байгаа. Хүний тоол хязгаартай гэдгийг бол хэлэх байна. За багшийнхаа утас руу пэйж хуудсанд чухал чат үлдээх болон мессеж өчөх 88 85 88 дээр утас руу мессеж өчиж та бүхэн маань захиалгаа өгөөрэй. Эртхэн захиалгаа өгөөрэй. Дүүрчин шүү гэдгийг хэлэх байна. За тэгмэгц ингээд видео дотор та бүхэндээ сайхан мэдээлэл хүргэлээ. За эрүүл мэндийн талаар бас сайхан зөвлөгөө бас өгье гэж бодож байгаа. Ер нь бол одоо энэ хүмүүс бид нар чинь багш нь өнгөрсөн хугацаанд ингээд судлаа шинжилэл яваад байна. Өмнө та бүхэн маш олон сайхан эрүүл мэндийн зөвлөгөөнүүд өгч ирсэн. Тэгээд энэ удаа бас сайхан эрүүл мэндийн зөвлөгөөнүүд өгье гэж бас бодож байгаа шүү гэдгийг хэлэхээр байна. За ямар ч тач байсан бас дахиад нэг зүйлийг хэлэхэд Wall 2 төсөл маань дэлхийнээс товчоо буюу Wall 1 төсөл маань Монголд амжилттай яригдсан. Wall 2 гэдэг төслөө амжилттай яригдуулээд багш нь хүндрэлтний нөөц товчоо юмэх номынхоо edited version хувилбар 100% борлогдод дууссан. Одоо багшийн ном бол Монголын түүхэнд үнэт ховор номын тоод орж байгаа. Edited version ном маань бол 100 сая төгрөг борлогдод дууссан. Монголд 300 хүн ширхэг байгаа. Тэгэхээр энэ ном бол ирээдүйд 300 жилийн хугацаанд болох үйл явдлуудыг зөвгөнж бичсэн ном маань л ингээд та бүгд өргөө гэрийн хамарт байгаа авсан сайн дуртай баярлалаа. Original version хувилбарын маань ном бол 5 хүн ширхэг байж байгаа. 205 аль эрт эцтэй очсон байж байгаа гэж хэлэх байна. За ер нь бол ингээд та бүхэнд ивэнтийн талаар ярихад бол ийм байна. За пэйж хуудсан дээр бол 2026 онд болох үйл явдлуудыг бүгдийн сайхан оруулаад нийтлэлсэн байж байгаа. Modern Нострадамус пропhet төмөр гэдэг YouTube-ийн channel дээр бас сувг дээр YouTube-ийн сувг дээр Монголд одоо 2026 онд болох үйл явдлуудыг бүгдийн зөвнөд бичээд байршуулсан байж байгаа. Дэлхийд дахинд бол бас болох үйл явдлуудыг зөвнөд бошиглоод тавьсан байж байгаа. 2027 онд ерөнхийлөгч Монгол ерөнхийлөгчид ямар хүн тодорх вэ гэдгийг та бүхэнд хэлээд тодорхойлсон байж байгаа, оруулсан байж байгаа зөвлөлөө. За 2027, 29, 30, 33 онуудын зөвлөлүүдийг оруулсан байж байгаа. Та бүхэн хэлсэн баг. За багш нь заваараа одоо
28, 30, 32, 34 онуудын Монгол улсын ямар явах вэ гэдэг зөвлөлийг оруулнаа. За энэ Бямнам гарах цай багш монголчууд төрүүгөө яваад бясалгал хийгээд хит хитэн бошиг зөвлөл болгоод ирсэн бас одоо ингээд пэйжуудаараа бас оруулж эхэлнэ. Гэхдээ яг бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд багш нь Vol 3 гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа дэлхийд дахинд. Тэр бол багш нь өөрийнхөө энэ ирээдүйд болох үйл явдлуудыг зөвнсөн энэхүү ном олон улсад гаргах, хүн төрөлхтөнд хүргэх зорилготой ажиллаж байгаа. За өмнө бас боссуудын та бүхэн хэлсэн баг Английн, Америкийн, Африкийн ингээд Европын ингээд дөрвөн улсад дөрвөн хэвлэлийн компанитай гэрээ байгуулчихсан одоо ингээд явж байгаа. За тэгээд бидний маань зүгээс бас нэг зүйлийг хэлээд байгаа. Social profit одоо ингээд хийхгүйгээр тийм ээ. Олон улсын international буюу одоо олон улсын хэмжээний тийм зөнчийн хайлыг хийгээрэй гэдэг. Тэрний юу гэхээр зэрэг нь сошиал дээр энэ зөвлөлүүдэд баг нийтлээ. Үүнийгээ ерөнхийдөө ном тэр цоврал номнуудаа хийгээрэй, оруулаарай гэдэг ерөнхийдөө бол чиглэлийг бол өгөөд байж байгаа. Одоо бол ингээд Английн, Америкийн, Европын, Африкийн дөрвөн 3 ТV ингээд дөрвөн улсын компанитай бол номын маань ажил гэдээ явж байгаа, хийж байгааг хэлэх байна. За тэгээд дард ухамсар гэдэг хичээлүүдийг бас өмнө та бүхэндээ та бүхэн мэдж байгаа. Дард ухамсарын талаар багш сайхан та бүхэнд сургалж явуулсан. За энэ Америкийн нэгдсэн улсын Сиэтл хотод багтаа та бүхэндээ эрүүл мэндийн 3 өдрийн сургалт явуулсан. Үн төлбөргүй та бүхэн мэдж байгаа, үтсэн баг гэж бодож байна. Энэ хүн эрүүл мэндийг яаж хайрлах ёстой вэ? Эрүүл хүн юу хийж бүтээж болох юм, яавал эрүүл болох юм гэдэг. Тэгээд өнгөрсөн хугацаанд ингээ улс орноор яваад багш нь бол ер нь хүмүүс ер нь юунаас олж өгдөг байгаа юм бэ гэдэг. Энэ талаар бол нэлээд их судалгаа шинжилгээ хийсэн. Тэгээд монголчууд бас юунаас их болж өгдөг байгаа юм бэ гэдгийг бол бас их судалж шинжилээд явж байгаа. Имлэг маань одоо байнгын үйл ажиллагаа явуулаад албан ёсны зөвшөөрлөлтөй, аль мэргэжлийн эмч ажилтнтай, за имлэг маань бол мэргэжлийн сэтгэл зүйчтэй, мэргэжлийн тусгай орчинд, тавтагтай орчинд ингээд ажиллаж байгаа имлэг маань. Имлэгт маань бол Америкийн нэгдсэн улсад бол бас мэргэжлийн эмч хамтарч ажилладаг хүмүүстэй олсон. Эрүүл мэндийн Америкийн нэгдсэн улсаас бас хүмүүст эрүүл мэндийн одоо тэр зөвлөгөө өгдөг. Зарим нэгэн оншин одоо эрүүл мэндийн асуудалтай өвчнийх нь одоо талаар илүү их мэдээлэл хэрэгтэй болохын тулд хүмүүс бол бас Америкийн нэгдсэн улсаас бас зөвлөгөө авч өгдөг ийм үйлчлэгээ хийгээд явж байгаа. Эрүүл мэндийн зөвлөх үйлчлэгээг Америкийн эмч мэргэжлийн хүмүүсээс бол мөн түнчлээ яг багшнаас өөрийнхөө бас хүний амьдрал хойно гихчээр бас Америкийн нэгдсэн улсаас, Японоос, Солонгосоос гэдэг бас нэг хүний бас нэг ганц хоёр бас нэг ховор нэмдэн ийм гэдэг юм уу, ховор нэмдэн зүйл авцрах тийм ээ зүйлүүд байх юм бол бас яхаа авчирч өгöd байж байгаа. Одоо 6 сарын 28-нд бас Монголд одоо энэ үеийн мөчний өвддөг хүмүүс нэг сайхан үеийн мөчний өвчтөг хүмүүст зориулдаг. Үеийн мөчний өрөвсөлтэй, ясаргалтай, үеийн мөчний өвдөд байгаа хүмүүс зориулаад ингээд үеийн мөчний тос, наалт, түрхлэг гэд бас авчирч байгаа. Тэгээд сая өмнө нь бол багшны явчид ирэхдээ бол 2 удаа авчирсан ерөөсөө өдөртөл тусчтандаа хүмүүс. Тэгээд өмнө авсан хүмүүс маань бас захиалал багшаа энэ түрхлэгийг аваа, энэ наалтыг аваа, тэр тосноос ааваа шүү гэж бас цагцгаадсан байж байгаа. 6 сарын 28-нд бас Монголд ирэх байж байгаа. Үнэн нь бол багш нь бол ерөөсөө нэг тийм өндөр үнэтэй байхгүй. Бараг энэ бусад энэ улс орнуудаас ирж байгаа тэр тос түрхлэг наалттай адилхан тэднээс хамаагүй хямдхан үнээр ирж байгаа. Монгол зарж байгаа иж төрлөө бүтээгдэхүүнээс хамаагүй хямдхан байна гэсэн. Яг байна нэг тийм амар багш нь ихээр авцаад авах шнэ 2 3 гихчээр авцардгийн 6 сарын 28-нд бас нэг хэдийн юм ихээр байж байгаа. За тэгээд зэрэг ерөөсөө сүүлийн үед энэ эрүүл мэндийн асуудал гэдэг их чухал байна. Энэ залуучууд маань ерөөсөө унтаад энэ хүмүүс маань ер нь унтаад одоо өглөөс ирэхэ болчиход байна шүү дээ. Хар золоогаараа. Тэгээд өмнө нь бас та бүхэнд ярьж байсан. Явж байгаад энэ хятад
Камбожид, Сингапурт, Малайзд гэл ингээ улс орнуудад явж байхдаа бас хүмүүсийн юунаас олж өгдөд энэ асуудал юунаас үүдэлтэй байна гэл тэ цус өтгөрл байна уу? Коронагийн дараах орохыг үлдэж байна уу гэл энэ талаар судалгаа шинжилгээ хийсэн. Тэгээ та бүхэндээ бол ямар нэгэн тийм та бүхэн шинжилгээ өгөөд бактери илэрдэг юм бол тэ эсвэл антибиотик нугаарай. Даалд ухамсараар ямар нэгэн тийм даалд ухамсараар одоо айхтар хүнд өвчин юмгийг үл гэж эмчилжүүл болохгүй хэцүү байдгаа гэдэг их олон зөвлөгөө өгсөн. Биедээ халамжинд явж байгаараа битгий доороос доороо хөлийнхөө хоолыг барьж үзэл хүйтэн хөлийнхөө хоолыг барьж үзэл хүйтэн толгой арай халуу толгой шилэн үзэн халуу аргаал хүзүүн халуу аргаал шатаал хөлийнх нь олон хүүт аргаал дараал гэдэг бол ерөөсөл халуугийн дэшээ өгсчихсэн хүүтийн доороо тонорчихсан байгаа. Тэгэхээр зэрэг тэн дээрээ сахан халамжинд тавьцгаагаарай. Эрүүл мэндийн анхаараарай. Одоо 27 цаг ирж байна. Энэ агаарын бохирдол яг багаслаа. Утаа бол замгарчлаа. Тэгэхээр зэрэг одоо энэ нүүрс түлээдүүлдэг одоо энэ гэрэл яндангаас гарч байгаа утааны утаа бол багассан. Тэгэхээр зэрэг бидний бие махбодод бол одоо хорлого бол багасч эхэлнэ. Гисэг хэдий боловч энэ хөрс солорцсон. Тэгэхээр зэрэг шороо хөрсний бохирдол тийм ээ. За одоо бороо орж эхэлж байна. Тэгэхээр зэрэг хөрсний бохирдол мэдээж хэрэгээр бол одоо ямар нэг одоо энэ гол сувг шүдөө ариутгах манаа болчих ихтэй бол их маруухан. Их хүмүүс орох юм бол гэр оролын бохироо талцдаг. Замдаг өрөөсөө бохироо дурсч идэг гэсэн үг. Тэгэхээр энэ хөрсний бохирдол, үер хөрсний бохирдол гэж тийм болно. За гэр оролын модон айлуудад орохдоо юм нийтийн харин цэвэрд орохдоо маск зүүж байгаарай л гэж та бүхэн зөвлөж ирсэн. Тэгээ сүүлийн үед бас нэг их айхтар зүйлийг бас бидэрт байгаад идэх юм байна гэдэг. Тэр зүгээр одоо нэг хөлийн харин цэвэртэй холбогдолтойгоор бас бидний хүчний их үнс маш их байдаг юм байна гэж бас олж хараад байгаа. Тэгэхээр хөлийн харин цэврийг маш их сахиж явах хэрэгтэй. Одоо 27 болно, наадан болно, баярууд болно. Тэгэхээр нөгөө аяг тавга баг хоорондоо дамжуулаарай. Айл болох одоо нэг удааг аяг тав гэрлээ бусдаа тэр одоо тэр энэ баг галдороо гэж. За тэгээд энд ингээд ерөнхийдөө тэгээд одоо ээлжид дараагийнхаа одоо багш нар лайвуудаар та бүхэндээ сайхан эрдэнэ мэндийн зөвлөгөөгөө өгнө, шинэ башиг зөвлөлүүдээ хийж ярьж өгч тайлбарлана. Тэгээд сая сүүлд нэг сая энэ башиг зөвлөлийн номын зөвлөл биелэлүүдийн тайлбарыг одоо бас бичиж гэж бодож байна. 23 он хүртэл бичиж өмнөх нь хэвлэлцсэн байсан 24, 25, 26 оныхоо бол башиг хэрхэн биелэл зөвлөлүүд мань хэрхэн биелсэн бэ гэдгийг бас бичиж сэрүүлэе гэж бас бодож байгаа. Шинэ уран бүтээл рүү орж байгаа. Тэгээ баг хүмүүс хэлсэнтэй багшаа яагаад намаа 150 сая төгрөгийн дурлал 100 төгрөг дуусгах гэдэг юм бэ гэж. Нэг энэ өмнөх номынхаа одоо хаалгыг хааж шинэ номныхаа хаалгыг багш нэгээд. Өөрөөр хэлбэл багш нь шинэ номоо бүтээлээ төрөвж эхэлж байгаа. Тэгээд тэр дээр эрүүл мэндийн бас сайхан ном бичиж гэж бодож байгаа. Эрүүл мэндийн ном бичиж энэ хүмүүсийн одоо хөлгийн эрүүл сарвал баг сайн сайхан байх вэ гэдэг талаар ямар нэгэн одоо бид нар ч эрүүл мэндийн өөрсдөө сайн анхаарч тухайн хүнээс ямар нэгэн тодорхой хэмжээний тийм төвчээр шаардлагатай юм байна. Төвчээр шаардлагатай. Нэг сэтгэлийн зорилт шаардлагатай гэдэг юм байна. Сүүлийн үед энэ шамбармын тал дээр ерөнхийдөө лүтгэн хаталтын талаар маш их судалгаа шилгээ хийж байгаа. Ер нь монголчуудад яагаад их ингэж их шамбарн болоод байгаа юм бэ? Яагаад их лүтгэн хаталтай байгаа юм бэ гэдэг. Тэгээ энэ яг бидний идэж ууж байгаа хоол ундтай холбоотой тэр дундаа бол одоо маш их хэмжээгээр мах хэрэглэдэг үүднээс. Тэгээ эслэг бүтээгдэхүүн хүмүүс ногоо бас жоохон бага хэрэглэдэг ялангуяа өдөө орон нутгуудад гэдэг юм. Тэр нь ямар хүмүүсийн лүтгэн хаталт их байгаа даа. Ямар хүмүүс юм байна. Тэр шамран болж байгаа хаалганд ороод байгаа гэдэг. Тэгээ 2 сая төгрөгөөр хаалганд ороод байгаа юм. Ерөөсөө 27 6-ата 30 хүмүүс л маш их хаалганд орж байна. Шамран гээл. Энд чинь зөвхөн арай одоо наа дутуу байх ч юм уу ядрах интерес бас шалтгаалдаг хүмүүс бидний хамгийн гол юм бол идж байгаа зүйлээс шалтгаалж байж байгаа. Зүгээр бид нар бас үе нэг илгээ цэвэрлэлчин, цөсөө цэвэрлэлчин найруулж цөсөө цэвэрлэлчин хотоодоо угаачин ингээл тий юм уугаад юм идэж уугаад гэдэгтэй бас тэр үл яг төр зур хийж байгаа асуудал. Гисэн хэдэ төр зур аргацааж байгаа асуудал. Гэвч үндэс шалтгаан нь бас ямар юм дээр нэ гэдэг тал дээр их судалгаа шилгээ хийж байгаа. Тэгэхээр багш дараагийн бас нэг зөвлөгөө бол одоо энэ
шавхрантай холбогдлоо, бүтгэн ардтай холбогдлоо зөвлөгөө өгье гэж бодож байгаа. Мацаг барих чинь бас тийм сайн зүйл биш болоод явчих шиг болж байна. Ерөнхийдөө бол мацаг барина гэдэг чинь бас тийм сайн зүйл биш болоод явчих шиг байна. За энэ махсаа манай Монгол малын махчид бэлчээрийн ургамал хэлээ маш олон төрлийн эмийн ургамал бүхий мал идэж малын махыг бид нар хүнсэндээ хэрэглэдэг гэж баярлдаг. Гисэн хэдий боловч бас энэ чинь өөрөө зүг зохистой хэрэглэхгүй бол хэтрүүлж имийг хэрэглэх юм бол ерөнхийдөө тэгэр махны хэрэглэг хэтрүүлэх юм бол бас их одоо ийм зүйл тулгуу хүрээд байгаа юм байна. Энэ талаар судалгаа шинжилгээ байгаа. Тэгээд үүнийгээ дараа танилцуулна. Тэгэхээр орон долоо ирж чинь монголчууд бид бүхэн эрдээр өсөлт маш их өвөлдөө бол одоо ичээддэг, улаан байдаг ийддэг. Тийм ээ? Хавртаа уушгаадаг идчихэж байгаа. Зундаа бол цагаан байдаг хийддэг байсан. Намартаа бол ногоо байдаг хийчихнэ гэдэг. Тэгэхээр зэрэг бас бид нар ч одоо өвөл зөнгөө тэгээ суурийн иргэншилтэй олцоход бид нар ч өвөл зөнгөө махыг хэрэглэж байна. Тэгэхээр зэрэг одоо 27 цаг болж байгаа юм чинь бид нар бас махныхаа хэрэглээг болж байгаа арай багасгаад цагаан байдаг, тэр ногоо байдаг тийм ээ? Одоо илүү их сайн идэх хэрэгтэй байх гэж. За тэгээ манайхан ч яг үдэ ширгээс уус уучвал сайн л. Ширгээс уус уусан ч гэсэн бид бүхэн одоо ямар нэгэн тийм актер өвчөө юм байсан бол тэгээд хэлж байгаа юм бас хомслоо авах. Ямар нэгэн сургалтанд суучих юм бол бид эрүүл болчихноо л гэж баг төлбөр төлөө сургалтанд зугаад байдаг. Илдүү мацаг байрал байдаг. Гэлээ эрүүл мэндийн байдал сайжирч нөгөө эсвэл одоо манайх ч нөгөө эвлэг болохоор зэрэг дандаа хүнд хэцүү одоо өвчин эмхтэй хүмүүс нэрдэг юм уу. Тэгээд одоо ерөөсөө энэ хорт гадар гэсэн хорт гадрын 1-2 туршилтыг манай хэмждэг та бүхэн мэдж байгаа. Хорт гадар бол одоо эсвэл 3 4 туршилт орчихсан айхтар хүмүүс ирэх юм манай дээр. Айхтар ерөөсөө бөөрний зүрхний одоос олон нэрхтэн хавсарсан олон нэрхтэн энэ одоо эмгэг туссан олон нэрхтэн хавсарсан ийм хүмүүсийг хэрж эмчлүүлэх юм да. Тэгээд та бүхэн одоо үе үегээ багшийнхаа оруулж байгаа хэлхөө одоо эмчилж байгаа хүмүүсийнхаа тэр бичлэгийг бас үе оруулдаг та бүхэн үсэн байлгуудээ одоо тэгээд одоо бас тэдгээрийг бас оруулах гэж байна. 7 сарын 6-наас бас 20-ны хооронд багш нь бол одоо Монгол байхгүй байх гэж бодож байна. Тэгээд юмд явчихна. Тэгээд 7 сарын 4-өөс өмнө бол багш нь яг манай дээр ирээд эмчнээс зөвлөгөө аваа, сэтгэл зүйчнээс зөвлөгөө аваа бас ирүүлжээд явах бас боломж байгаа шүү гэдгийг бас хэлэх байна. За дараагийнхаа лайваар та бүгд өтгөн хаталтын талаар энэ хөрсний бохирлын, агарын бохирлын харьцал өвчин хэрхэн одоо сэдвэрхгүй байх тухай гэх мэтчлэнгээ сонирхолтой сайхан эрүүл мэндийнхаа зөвлөгөөнүүдийг өгөөд эрүүл мэндийнхаа лайвуудыг хийн. За энэ бям 8 гарт бүгдээрээ сайхан манай сэтгэл зүйчнэртэй хамтраад бүгдээрээ сайхан арт терапига сэтгэл зүгээ эмчилцгээе, оншилцгой эмчилцгээе, йогаар дамжуулаад бүгдээрээ сэтгэл зүгээ оншилцгой эмчилцгээе. Дуу таягныхаа сайхан засалт хамрагдаад 7 хүрд энерги сайжруулад заслаа хийгээд авцгаая, ажил үйлсээ бүтээгээд ахуй амьдралаа өөлүүлээд авцгаачхъя. Бүгдээрээ сайхан далд ухамсарын сургалт, бэлгийн мэлми тийм ээ та гээ сайхан сургалтуудаа авчихъя. Уулан дунд агуу сайхан бяцлал хийцгээчихье. Сайхан байгальд гараад онцгой энергитэй газарт цэвэр агарт бүгдээрээ сайхан халуун дулаан ууралцыг бүрдүүлээд ярилцгаая. Амьдралын асуудлыг шийдэцгээе, сэтгэл зүйн асуудлыг шийдэцгээе. Ингээ та бүхнийг урьж ийн. Та бүхэн маань 88 85 дээр уцаар холбогдороо. Мөн пэйж хуудас маань хувь чат бичээрэй. Оролцох хүмүүс нь юу бэлдэж ирж явах юм багш нь хэлнэ. За 24 хүн үнэ орон тоотой байгаа гэдгийг хэлье. Гэдгийг хэлэх байна. За өнөөдрийн маань лайвыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Сайн сайхан өсөөрэй.